үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийн нэвтрүүлгээр цаг үеийн асуудлаар ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Хатагтай Жаргалан улсын их хурлын гишүүн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Иймэрхэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. Тэгээд яг хөө нэвтрүүлэх эхлэхийн өмнө би зочны ус товч танилцуулъя. Эдийн засагч мэрэгжилтэй ийм бүсгүй байгаа. За яг хөө үр удмын гэж ярил одоо манай их хурлын гишүүн асан сайд асан Фортуна хэмээх Батбаярын охин байгаа шүү. Тийм манай үзэгчид бас зарим нийтх байхаа. За ингээд ярилцлаганд ороо хоёлаа. За энэ саяхан энэ 7-ны өдөр болов танай ардсан намын 35 жилийн ой болсон үүсгэн байгуулагдсны за баярын мэндийг уламжлая. Танаар дамжуулаад танай намынханд одоо энэ баярын мэндийг уламжлая. За тэгээ энэ өдөр та бүхэн чинь цуглаад нэг миний ардснаар нэг юм баярын хурал гэж хийлээ. Тэгээ ÜБХ-гийн хурал боллоо, намын их хурал боллоо тий. Нэг ийм гурван юм болсон. Зөв ойлгож юу тий. Тий. Энүүгээр юу ярилцв? Та бүхэн ямар шийдвэр гаргав? Ялангуяа их хурлаас энэ төрлийн мэдээллийн хэвлэл мэдээлэл нэх явсангүй шиг надад харагдлаа тий. За 1990 оны 4-р сарын 7-нд ер нь бол олон намын тогтолцоо Монгол улсад үүсч бий болсон гэдгийг бол ардсан намын хувьд бол баярын өдрөө гэж тэмдэглэж ирсэн. Тэгээ энэ жил бол одоо 35 жилийн ойгоо тэмдэглэж ийн утгаараа. Тэгээд 35 жилийн ой гэдэг бол ер нь зөвхөн энэ бол зөвхөн ардчилсан намын баяр ч биш. Ер нь бол одоо бас нийт ардчил тайртай монголчуудын баяр гэж харж байгаа. Тэгээд энэ өдөр бол манай намын зүгээс үндэсний бодлогын орооныхоо хурлыг хийсэн. Тэгээд намынхаа их хурлыг бас хийсэн. За энэ хүрээнд бол хилцэх асуудал бол үндэсний бодлогын орооны хурлаар за нэг тодорхой асуудлуудыг ярьсан. Нэг нь болохоор одоо нэр бүхийн намуудыг нэгтгэх асуудал байгаа. Шинэ нам тэргүүтээ тий. Нөгөөх нь болохоор одоо ерөнхий нарийн бичгийн дарга жинхлэх. За тэгээ үндэсний бодлогын хорооны дарга тэргүүлэгчд гээд байнгын албан тушаал байдаг. Тэргүүлэгчийн нэг оронтон дээр сонгуул явсан. Тэгээд улмаар их хурлаараа бол одоо намыг нэгтгэх асуудлыг чи намын их хурлаар шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээ намын их хурлаараа бол бас намыг нэгтгэх асуудлыг шийдвэрлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэгвэл нэг л асуудал хэлсэн тийм. За ойлголоо тийм. За ингээд улс төрч эмэгтэй улс төрчийн чинь хувьд асуух юм байгаа юм. Би бас нэлээд эмэгтэй гишүүнтэй ярилцсан. Тийм. Одоо эмэгтэй гишүүн гэхээр улс төрт орж ирсэн эмэгтэйчүүдийг бүр илүү одоо энэ нийгэм анхааралтай их юм ажигладаг юм байна. Одоо нэвт одоо харддаг юм байна. За зарим чүр одоо бүр бүллийдэг гэдэг чтэй бүллийдэх гэж хэллэг байдаг. Тэгдэг за зарим чүр ихт оромжилдог байдаг. Ийм байд юм байна тий. Тэгээд танд за та бол одоо би сайн мэдэхгүй зүгээр энэ улс төрч энэ эмэгтэйчүүдийн ардсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг тооцвол та урд нь их улс төр их гарч ирээгүй байсан баха. Тэгээ одоо ингээд одоо улс төрч хүний бараг ноён өргөл гэж болохоор гишүүн болчихлоо. Энэ танд яаж мэдрэгдэж байна? Одоо энэ нийгэм таныг яаж хүлээж авах гэж асуулт байна. Яг миний хувьд бол 2000 онд би анх ардчилсан намд илсэн байдгийн. Тий, одоо ерөнхийдөө бол нэг улс төрийн яг тэр эрхээ хэрэгжүүлэх насандаа хүрээл бас ардчилсан намд илсэн. За тэгээд 2009 оноос бол ардчилсан намын үндэсний зөвлөлдөхөөрөө үндэсний бодлогын орооны гишүүнээрөө сонгогдоод ер нь бол ийм намын дотоод үйл ажиллагаанд бол маш идэвхтэй оролцож ирсэн. Тэгээ тэр утгаараа ардчилсан намын хувьд ч гэсэндээ ерөнхийдөө бол ингээд бас яг юм хүний эрх хэрэгчлөөг дээдэлдэг бас энэ эрхтгш байдлыг баримталдаг. Тэгээ үдэл санааны хувьд ч гэсэндээ одоо эмэгтэйчүүдийн оролцоог бас дэмжих хандлагатай байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд яг тэгэхээр яг одоо нөө 90 оны ардчилсан хувьсгалын одоо мөн чанарыг ярих юм бол тийм ээ. Тэгээ тэр утгаараа бол манай намын хувьд бол бас анхлан одоо юу гэдгийг эмэгтэйчүүдийн байгууллагуудыг бас түрэн гаргаал тийм ээ. Одоо яг яаж энэ эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих үү энэ гэдэг дээр бол намынхаа дотоод дүрм журмын хүрээнд ч гэсэндээ маш их тийм шин гэж хэлж болох алхмуудыг хийж ийсэн. Тэгэхээр яг тэр хугацаанд бол би бас оролцож ийсэн. Тэгээд яг тэр утгаараа бол яг ардчилсан намын хувьд бол ингээд эмэгтэйчүүд бол харьцангуй бас ээлтэй гэх юм уу те.
Тэгээд манай Арслан намын эмэгтэйчүүд ч гэсэндээ бас их томруу дөрөх олонтой штэ тий. Магадгүй шүү. Тий. Тэгээд яг тийм одоо юу гэдэг замналаар бол ингээд улс төрт явцсан. Тэгээд яг одоо энэ парламент ч гэсэндээ ерөнхийдөө бол анх удаа 25% нь эмэгтэй гишүүд байгаа. Тэгээ 32 эмэгтэй гишүүн гэдэг чинь бас зүгээр яг зүгээр тоон утгаараа бол бас айгүй олон. Тий. Тэгээд одоо салбарт бас мандалж ирсэн бас их дэмшилдэг бүсгүйчүүд орж ирсэн. Тэгээ тэр утгаараа бол яг эмэгтэй улс төрч гэж ямар хүн байх ёстой вэ гэдэг одоо нэг тийм стереотипийг бол бас эвдэж байгаа ах гэж харж байна. Тэ. Мэдээж хэрэг тэр нөгөө нэг одоо бүл эдэлт ч гэдэг юм уу те илүү одоо өндөр шаардлага тавих тэр дабл стандарт байх энэ төр гэдэг бол бас байсаар л байгаа. Та тэрийг яаж хүлээ? Тань дээр ер нь тийм мэдгдсэн үү? Яаж хүлээж авах тэрийг? Зорчирдвоо яав эхлээд. Гэхдээ яг ер нь бол яг намын ажлын хүрээндч тэр ер нь бас ингээд улс төр тодорхой цаг хугацааг өнгөрүүлсний хувьд бол одоо баг одоо сүлдээ дөжрөх маяг руу орд юм байна шүү дээ. Тийм. Тэгвэл бол тэр дарамт бол байсаар л байгаа шүү дээ мэдээж хэрэг тийм. Гэхдээ бол яг одоо тэр стереотипийг эвдэхийн тулд энэ удаад бас бид нар 32-уулаа бас нам харгалзахгүй хамтарч ажиллах ийм бас бодолтой байгаа. Дөнгөж саяхан одоо бас манай эмэгтэй гишүүд бас нэг уулзаад бас зарим асуудлуудаа бас ярилцаад тэгээ зарим зүйл дээр одоо юун дээр бас хамтарч ажиллах уу яаж нэгдэж нийлэх үү энэ гээд юм ярилцаад ирлээ. 2 ном нэгдээд үү? 5 ном шүү дээ тий. Бүх намуудаа эмэгтэйчүүд. Тий. Тэгээ бас ерөн тогтмол уулзж байгаа тий. Одоо эмэгтэйчдийн албан бус одоо тийм зөвлөл байгуулагдсан. Тий. Тогтмол уулз. Тэрэн дээр юу ярьдаг гинэ? Гэхдээ тэл дор бүрнээ одоо жишээл өөрсдөө ямар хуулийн төсөл дээр ажиллаж гин үү тий. Ямар асуудал дээр одоо бие бинийгаа дэмжих үү. Ер нь одоо тулгамдсан асуудал юу вэ? Тий яг зүгээр ингээд олон жилийн уламжлалыг харахаар эмэгтэйчүүд гишүүд маань голцоо нэг гэр бүл одоо юу ч гэдгийг тэн дээр л гол анхаарлаа хандуулдаг шүү дээ. Тэр болохоор бас нэг нийгмээс ирж байгаа бас нэг хүлээлт байгаа тий. Энэ парламент бол тэрийг бол маш сайн бас эвдэж гин гэж хараад байгаа шүү. Сая бол жишээлбэл одоо намар төсвийн хилцүүлэг явахад бол манай эмэгтэй гишүүд бол маш сайн дуугарлаа тий. Тэгээд за одоо яг юм эдийн засгийн чиглэлийн олон эмэгтэйчүүд байна. Уул уурхайн чиглэлийн хүмүүс ч байна. Маш сайн хуульчид бас байна тий. Тэгэхээр бол энэ удаад бол бас их айгүй өргөн цараа үрээтэй засаглал тий одоо макро эдийн засаг төсөв мөнгөний одлого энэ төр гэл хилцүүлгүүд бол явж байгаа. Мэдээж хэрэг тэглээгээд би бол бас ямар бодолтой байдаг вэ гэхлээр яг одоо нөө эрчүүдийн олж хардггүй тэ одоо магадгүй тэр нийгмийн чиглэлийн асуудлуудыг бид нар яг хэдийгээр энэ стереотипийг арилгахыг хүсэж байгаа ч гэсэндээ нэгэнтээ эрчүүд олж харахгүй он удаан жил орхигдуулсан асуудлуудыг бид нар барьж авахаас өөр арга байхгүй тийм ээ жишээлбэл одоо ингээл нөгөө гэр бүлийн хуульч гэдэг юм одоо нэг хүүхд хамгааллын асуудал ч гэдэг юм уу тэ тэр гих мэтчлээ ийм зүйл дээр бол байнга бас хоорондоо мэдээлэл солилцож байгаа. За их хурл дээр өрнөж байгаа одоо үйл явдлууд гэх юм уу зарим хуулийн одоо хилцүүлгийн талаар танаас асууя. Тэгээ эхнийх нь одоо хэдхэн хоногийн өмнө авилгатай томцох газрын даргыг томилоо их хурл маань сонсоод за тэр дээр бол одоо ихэнх олонх гэх юм уу та одоо дэмжсэн та тэр дундор цөөхөн гишүүд одоо отказ хийсэн байлээ. Тэрийг нэг та тайлбарлахгүй юм аа. За сүүлийн жилүүдэд бол энэ хүний эрхийн зөрчлүүд бас маш ихээр гарч байгаа. За дээрэс нь авилгал бол ерөөсөө буурахгүй байгаа тий. Тэр тус маань нэмэгдэж байгаа гих мэтчлэн асуудлуудыг бид нар маш ихээр тавьж ирсэн. Тэгээд тэр утгаараа бол одоо бас яг ийм системийн шин чанартай өөрчлөлт шинжилэл хийх ёстой. Ялангуяа энэ хуулийн засаглалыг бэхжүүлэхэд бид бол одоо маш одоо энэ парламент тийм ээ маш их тийм том шинжилгээг хийх ёстой гэж би бол хувьдаа үзээд байгаа. Тэгээ үүндээ бол бас олон гишүүд санал нэгдэж байгаа гэж ойлгож байгаа. За тэгмэгц сая бол одоо яг авилгатай тэмцэх газрыг бол ерөнхий сайд бүрийн эрхийнхаа хүрээнд оруулаад ирсэн. За энэ 7 хоногт болохоор улсын ерхий прокурорыг ерөнхийлөгч бүрийн эрхийнхаа хүрээнд оруулж ирж байгаа. Тэгээд яг нөгөө нэг юм он удаан жил ажилласан хүмүүсийг улираа гэсэн саналууд явж ийн л та. Тэгэхээр яг би бол зүгээр яг хувь хүмүүстэй холбоотой асуудал дээр биш, ер нь зарчмын хувьд, тогтолцооны хувьд бид нар өнгөрсөн жилүүдэд одоо ийм асуудлууд маш ихээр газар авч байна. Бид нарын авилгалтайгаа тэмцэж чадахгүй байна. За дээрэс нь одоо энэ нөгөө энэ хуулийн салбарт энэ
гэмт хэрэг одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тэр процесс дээр маш олон алдаанууд гарч байна. Энэ хилмигдүүлэлт бас байсаар байна. Тэ одоо эрүү шүүлт байна энэ төр гэж яриад байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр тэгэж ярьж байгаа нөхцөлд ингээд нэг он удаан жил бас ажилтсан хүмүүсийг улрааж байгаа зүгээр ингээд нэг буруу дохио юм уу гэсэн тийм санааг бол илэрхийлэхийг зорьсон юм. Тэ. Тэгээд бол би бол сая 2 нэр төвшчээс соёлонгаас нас нэг амуучгийг авсан л та тий. Яг хэдүүлээ нийлээ шинжилэл хийя. Тэ мэдээж хэрэг одоо салбартаа ингээд олон жил ажилтсан бас туршлага горимтлуулсан хүмүүс байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд тэр ихтгэл үнэмшил чинь байна уу? Үнэхээр тий одоо за энэ их хурал бол одоо ингээд яг ихтгэл үнэмшилтэйгээр одоо маш олон одоо шинэ хүмүүс бас үнэхээр энэ улс орноо өөрчлөе гэсэн тийм бодолтой хүмүүс орж ирсэн байгаа тий. Тэгэхээр бид нар чинь бол одоо зүгээр ингээд нөгөө юм болгон дээр нэг кноптой дэмжээ сууж их хийг одоо сурталуулахгүй одоо бас нэг өөрчлөлтийг гэсэн хүсэл эрмэлзэл байна шүү дээ. Тэгэхээр тэр ихтгэл үнэмшлийг одоо бас ажил хэрэг болгоё. Тийм ихтгэл үнэмшил тухайлах юм бол одоо ингээд нөгөө томилогдох гээд байгаа та бүхэнд маань байна уу гэхэд яг ингээд нэр дэвшигч нар маань бол аль аль нь л тий би бол тийм ихтгэл үнэмшилтэй ажилтнаа хүний эрхийг дээдлэх тий одоо энэ асуудлыг бол ингэн тэгэн энтергээд бас тодорхой бас хуулийн зүйлүүд дээр ч гэсэндээ бас байнгын ороо бүлэг чуулганы хилцүүлгүүд дээр бас сан солилцлоо. Тэгэхээр одоо бид нар бол харин ингээд нийгмээр нэг тийм ихтгэл үнэмшилтэй л болмоор байгаа. Тийм ээ. Бид нар одоо энийг ялж чадна гэсэн. Тэгээ надад болохоор харин ямар зүйл айгүйх мэдрэгдээд байна вэ гэхлээр ер нь бид нар бас их тийм сүүлийн жилүүдэд их мохоо болчих ер нь яг нийгмийн сэтгэл зүй тий чадахгүй дээ. Гүй одоо ингээд энэ авилга угаасаа ингээд бүр гаарцсан тий ямар ч өөрчлөлт гарахгүй тий нэг хүнийг нөгөө хүнээр солиод ч өөрчлөлт гарахгүй тийм үү тий одоо жишээл юу гэдгийг парламентэд баахан шинэ хүмүүс орж ирээд ч өөрчлөлт гарахгүй гэдэг нэг юм мохоо болчиход байна шүү дээ. Тэгэхээр чи одоо энэ нэг юм бидэрт нэг ясам дээр нэг цөөхөн идэх асуудал юм тийм ээ. Тэгэхээр тэр цөөхөн идэх асуудлуудаа монголчууд бүгдээрээ нэг юм одоо нэг эвийн хүчээр гэдэг юм уу те. Тэгээ хамгийн гол нь тэр ихтгэл үнэмшил байхгүй. Яг шийдэж чаднаа гэсэн. Тэгэхээр тэр шийдэж чаднаа гэсэн ихтгэл үнэмшил дээр за магадгүй парламент дээр энэ хууль бат тогтоож байгаа хүмүүс нь болохоор бас л яг л за энэ бол зүгээр юм лозунг биш шүү те. Энэ бол яг ингээд юм яг ийм тодорхой асуудал шийдэж байгаа ийм одоо тийм хуулиуд бид нар гаргамаар байна тийм ээ. Процесстойгоо тий одоо хариуцах эзэнтэйгээ үйл ажиллагааны голдролтойгоо тий хяналтын механизмтайгаа нэг тийм хууль гаргах хэрэгтэй байна. За хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч гэсэндээ бас тий яг л одоо би энэ дээр энэ ажил дээр ийм зорилгоор л ирсэн шүү. Би энэ дээр одоо юу гэдгийг миний хүүхдүүд хүртэл тий намайг харна шүү гэдэг бодлоор л ажилламаар байна. Тэгээд энэ хоёр хүний хилцүүлгээ ингээ харахад одоо энэ тогтолцоо гэж одоо таны ярьсныг хэлж байгаа юм те хууль нь болохгүй байна уу гэж гишүүд нь ч өөрсдөө хэлж байна тэр хоёр хүн ч хэлээд илээ те энэ дээр та одоо ямар ихтгэл үнэмшил авав ямар хууль нь болохгүй байгаа юм бол гэдгийг та ямар хууль ер нь юу болж харав эндээс та за ер нь бид бол бас өнгөрсөн хугацаанд ялангуяа арслан намын бүлэг дээр ямар зүйлүүд яригдсан бэ гэхээр за ерөнхийдөө нэг юм эдийн засгийн хүрээний багц асуудлуудыг тий манай бүлгийн гишүүд бас бариад явъя тий одоо яг л энэ үл яг арчилсан намын бас үдэл санааны мөн чанар тий тэгэхээр ийм эдийн засгийн эрхчлөөний хүрээний асуудлуудыг бариад явъя гэдэг. Тэгээ хуулийн засаглалын хүрээнд энтергээд бас өмнө нь бас яригдчихлээсэн асуудлууд л та ингээд тодорхой зүйлүүд дээр манай бүлгийн гишүүд бол бас нэгдсэн байдлаар санаачлагуудыг гаргаад явж байгаа. Тэгэхээр ер нь бол ийм хуулийн засаглалтай холбоотой бүр ингээд багцаар нь авч үзэх юм бол тийм ээ одоо бүр ингээд нөгөө одоо юу гэдгийг сонгуулийн хуулиас ахуулаад тийм ээ одоо ялангуяа сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хүндэх хэрэгтэй байгаа. За дээрэс нь одоо улсын хурлын бас дэгийн тухай хууль энэ төр гэдэг тий одоо бас тэр хүрээнд бас нэг юм засаглал талаасаа бас зарим нэг асуудлуудыг хүндэх хэрэгтэй байгаа. За яг одоо саяны томилгоонуудтай холбоотой гэх юм бол энэ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль тийм ээ. Энэ процессын хуулиуд нэг ялангуяа тийм ээ. Тэгэхээр тэр процессын хуулиуд дээр жишээлх юм бол одоо юу гэдгийг прокурор өмгөөлөгчийн эрх үүргийг бас одоо эрх мэдлийг одоо тэгштгэх тийм ээ одоо нэг юм нэг төвшөнд байлгах ч гэдэг юм уу те өмгөөлөгчд нь бас одоо тодорхой бас нэг юм боломжуудыг нээх те гих мэтчлэн асуудлуудыг бас нэлээ ярьсан. Тэгээ тэр асуудлууд ч гэсэндээ сая хилцүүлгүүдээр бол бас хөндөгдлөө. Тий. Тэгэхээр тэр хүрээнд бол ихтгэл үнэмшил бол яг парламент дотор бол би байгаа гэж хараад байгаа. Тий. Тэгээд одоо энэ ихтгэл үнэмшлийг одоо гүйцэтгэх засаглалын хүрээнд тийм ээ бас яг ингээд тодорхой ажил хариуцж байгаа хүмүүсийн хүрээнд одоо байх нь чухал байна. Дээрээс нь бас нийгэмд байх нь чухал байна.
Тэ нийгмийн дэмжлэг бас байж энэ реформууд бас хэрэгжиж штэ. Тэгэхээр ингээд нөгөө бас нийгэмд одоо жишээл ингээд бас за ямар ч юу ч өөрчлөгдөхгүй дээ. Тэ гэдэг хууль ярьж л идэв гэсэн байдлаараа сандах юм бол сэтгхүүгээсээ л нийгэм салах хэрэгтэй байна гэж тайлж байна. Тийм. За зөв. Энэ одоо энэ бид нар чинь одоо альва улсыг дэлхийд дахинд үнэлдэг одоо тийм олон нөгөө нэг юунууд байна. Юу лээ? Коэффициент юу лээ? Индексүүд тий. За одоо тэр за авилгалын индексийг, ардчлалын индексийг, эдийн засгийн эрх чөлөөг нь тэгэл манайх бууралгаа. Манайх бүгдэн дээр нь буурсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээ энэ дээр одоо би ардсан намыг анх сонгуульд ингээд олон судал аваад ороод ирэхэд энэ хүний эрх тийм ээ. Энэ бүх индекс чи буураад нэгдэг чи эцэст Монгол улсад хүний эрх л зөрчигдөд байна гэсэн үг шүү дээ. Тийм үстэй тий. Энэ дээр би та бүхэнд яг ингээд олон судал аваад гараад ирэхэд нь хамгийн их найдсан байхгүй юу? Одоо ардсан намын одоо үн зүйл нэг юм чинь одоо эдгээр ингээд ажиллаад эхлэх байх гэсэн чинь миний санаанд хүрэхгүй байна. Уу яг зарим асуудал дээр миний санаанд ч хүрэхгүй байгаа. Тий. Тэгтээ бол яг сая жишээлбэл манай үндэсний бодлогын орны хурал тий хурал интертерээс юу гэж яригдж байна вэ гэхлээр Ардсан намын хувьд бол замтарсан засгийн газарт орсон тий. Тэгээд яг саний асуудлууд дээр бас нэг өөрчлөлт гаргая гэсэн бас сэтгэл одоо юу гэдгийг те нэг тим зорилгоор орсон. Гэхдээ бол өнгөрсөн хугацаанд бол одоо 9 сар боллоо тийм ээ. Тэгээд бас тодорхой асуудлууд бас шийдэгдэхгүй байна тий. Бас зарим зүйл дээр ер нь ахиц харагдахгүй байна энэ гэсэн шүүмжлүүд ч гэсэн намын гишүүдийн зүгээс ч гэсэн явж байгаа. Тий. Тэгэнгүүт одоо яг бид нар бол ингээд бас нөгөө засагт орсон сайд нарыг аач шахаж чинь тийм ээ хуралд байгаа одоо бүлэгч гэсэндээ илүү нэг нямба ажлыг гэсэн зорилтуудыг дэвшүүлж чинь. За нөгөө талаас бол яг 9 сар гэдэг бол нэг талаас айгүй урт хугацаа юм шиг санагдавч бас яг ингээд нөгөө нэг юм удаан жил орхигдсон зүйлүүдийг бариад аваад хийхэд бас богино хугацаа ч юм шиг тий. За үүн дээр бол одоо тий баг бүрэлдэхүүний ч асуудал яригдана тийм үү тодорхой бодлого хөтөлбөрийн ч асуудлууд яригдана. Тэгээд яг хуу засаг байгуулагдсан даруйд ерөнхийдөө бол бид нар ямар ажил хийсэн бэ гэхлээр Ардсан намын мөрийн хөтөлбөрт туссан одоо яг саяны таны хэлдэг тийм ээ одоо энэ хүний эрх зөрчигдөж байгаа тэр эдийн засгийн эрхчлөө, улс төрийн эрхчлөө нэмэгдэж байгаа тэр чухал яг Ардсан намын үнд зүйлийн гол хэсэг болох тэр зүйлүүдийг бид нар одоо энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусахыг зорьсон. Тийм ээ. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны 24-өөс 2028 оны хөтөлбөрт бол Ардсан намын яг тэр зорилтууд бол ер нь бол нэлээд өндөр хавьтай туссан байгаа тий. Бидний хувьд ч гэсэндээ одоо жишээл яг 100 тэр 7-8 сард бол яг тэрэн дээр одоо бас маш их хүчин чармайлт гаргаж ажилласан дотроо тий. Тэнгүүд одоо тэрний чи одоо нөгөө гүйцэтгэлийн араас бид нэр явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэд яг тэр үед одоо яг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хилцэж явах тэр явцад болохоор бас юу яригдчихсэн бэ гэхлээр за хэдүүлээ бас ингээд нөгөө нэг дүгнэлт хийх хяналт тавих бас нэг тодорхой параметруудаа зөв тодорхойлё тий. Тэнгүүд тэр чинь болохоор зүгээр одоо жишээл юу гэдгийг нэг юм механик байдлаар тий одоо юу гэдгийг нэг юм дотооддоо шийдэх бус одоо яг таны яг хэлдэг тэр санитар олон улсын индексүүд дээр тэр байраа ахиулъя гэсэн зорилтууд тавья. Тэ тухайлах юм бол одоо юу гэдгийг эдийн засгийн одоо бизнесийн одоо нээлттэй орчин гэдэг юугаар чиглэлээр жишээлтэй ийм оноо авахыг зориоч гэдэг юм уу тий. Тэхийн тулд одоо жишээл юу гэдгийг тий одоо нөгөө нэг шинээр бизнес нээхэд тэд тоног байдаг бол тэд тоног болох яач гэдэг юм уу тий. Тийм тодорхой параметруудыг бас тавья гэдэг яриануд ч гэсэндээ нэлээ явсан дээ. Тэр бүх зүйлээ бол цаас болгочод байгаа. Тий. Тэгэхээр тэр мөрийн хөтөлбөр тэгээ орцсон тий. Тэгэхээр тэр бол ингээ бүгдийн цаас болгоцсон. Тэгээд тэр хүрээнд бол одоо бид нар засгаач гэсэндээ шахаж ажиллана, бүлгийн гишүүд ч гэсэндээ одоо ажиллана. Энэ сая намрын чуулганаар ч болохоор ерөөсөө нөгөө төсөв хилцээр байгаа дуслаа шүү дээ. Нийтдээ бид нар чинь нөгөө намрын чуулганаар төсвийг 4 удаа хилцээ. Тий. Тэгээд одоо бол яг энэ хаврын чуулган, эрх намрын чуулган энэ төр бол эд нөгөө ажил хэрэгчээр нөгөө нэг ажил нуглах тэр цаг хугацаа гэж хараад байгаа байхгүй тий. Тийм. Тэгэнгүүт энэ дээр бол одоо жишээлх юм бол одоо энэ татврын багц хуулийн асуудал явагдаж байна тий. Тийм. За миний хувьд бол одоо бас нэг өрсөлдөөний багц хуулийн дээр бас нэг тодорхой хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа. За тэгээд одоо энэ нөгөө төрийн өмчийн тухай хууль бас орж ирж байгаа. Тий. Тий. Өчигдөр баха би нөгөө цогтоотор гишүүнтэй ярилцлага хийсэн.
Тэгээд бас манай хүн чинь хүний эрх бас хэрдэг хүн шүү дээ. Тэгээд тэн дээр нэг их чухал санаа хэлсэн шүү. Тэр өөрийнх нь өргөн барьж байгаа тэр хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг дээр одоо аливаа хууль ерөөсө бүх л хуулийг оруулж ирэхэд заавал хүний эрхийн комиссаас хүний эрх энэ хуулийн дотор хүний эрх зөрчигдөж гэнэ үгүй юу гэдэг тэр дүгнэлтийг тэр хууль руу заавал авч ээж одоо хилцдэг тэр журамд бид нэр шилжих юмаа гэж ярьж ийлээ. Тэр бол маш их том дэвшил над яг энэ одоо хүний эрх дээр бол маш том дэвшил юм шиг надад харагдсан. Тэн дээр одоо танаа намынхан бүгд дэмжиж оролцох байлгүй гэж найдаж байна. Тэглгүй яг одоо энэ тэр хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг угаасаа бас гарсан байгаа тийм хууль зүйн байнгын хорон дээр тэгүн дээр бол одоо намын төлөөлөл хуульч гишүүд бол оролцоод тэгээд яг наад хуулийн чинь бол түрүү 7 хоногт хэлц хэсгийг нь бол дэмжиж явуулсан байгаа даа шүү дээ. Тийм. Тэгээд миний хувьд болохоор бас одоо тэр хууль тогтоомжийн хуульд ч гэсэндээ бас арай одоо жишээл юу гэдгийг бас тэр параметруудыг лозунгийн шин чанартай биш бүр агуудын бодитоор оруулах хэрэгтэй гэсэн бас саналыг тухайн үед цогцоо дараад хэлсэн байгаа. Тэгээ одоо бол ингээд бас хилцүүлгийн явцад бол ингээд бас сайжраад явах байх. Тийм. Засгийн газар маань одоо энэ асуудлаа ингээд улсын их хурлд оруулж ирээ хилцүүлж байна. Байнгын хороомороо одоо чуулган муулган тий. Тэгээ яг нөгөө хариуцсан сайд нар майдсан нар ерөөсөө байхгүй болсон сүүлийн үед. Тэр дээр одоо тий та бүхнийг одоо арай бас чинь ч гэхэд одоо хайшинтэй мэдхгүй одоо нэг тийм үл ойшоос ийм хандлага энэ сүүлийн үед засгийн газараас харагдах боллоо тий. Энэ дээр та бүхэн одоо шахаж шаардаж ингэж одоо ажиллаж болдгүй юм уу яагаад ингэж юм бол? Гэхдээ бид бол шахаж шаардаа л байгаа. Ямар санда байнгын ороогоор асуудал оруулж ирж байгаа сайд тий одоо чуулганаар ч юм асуудал оруулж ирж байгаа сайд өөрөө байхгүй л тэр асуудлыг хилцэхгүй ч гэдэг юм уу тий. Яад вэ гэхлээр хэдий одоо засаг дээрээ хамтарсан байж болно тийм үү. Гэтэл улсын их хурл гэдэг чинь зүгээр одоо юу гэдгийг тэгээ хамтарлаа гэд бүх юмд номтод явна гэсэн үг. Өрөөс октоос биш гэдгийг манай засгийн газрын гишүүд бол тэгтээ ойлгочлаа гэж найдаж байгаа. Тэгээд ер нь бол энэ парламентын хяналт гэдэг дээр бол одоо энэ их хурл чинь бас их ач холбогдол өгж штэ. Тий. Өнгөрсөн хугацаанд чинь болохоор ерөнхийдөө бол улсын их хурлын гишүүд бол хууль одоо батлах үүрэгтэй, хууль санаачлах одоо үүрэгтэй энэ гэсэн тийм зүйл илүү давмгаалж ирсэн бол энэ удаад бол одоо бас давхар нөгөө парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэг чинь маш чухал юм аа. Өнгөрсөн хугацаанд бас их орхигдож ирсэн юм байна. Тэ хуулийн хэрэгжил талаасаа тийм үү. Эсвэл энэ засаглал хоорондын одоо энэ нөгөө тэнцвэр баланс талаасаа тий. Засгийн газраа бас хянах үүрэг. Тийм миний хувьд болохоор бас нэг юм зүйл дээр одоо түрүү хэллээ штэ нөгөө улсын их хурлын чуулганы эдийн тухай хууль энэ төр дээр бас ямар зүйлүүд байвал зүгээр санагдаж байгаа вэ гэхлээр одоо байгаа хуулиар болохоор тухайлах юм бол сар болгоны сүүлийн өдөрчлөө чуулга уралж байгаа үед одоо ерөнхий сайд орж ирж нэг мэдээлэл хийдэг штеп. Тэнгүүтээ тэр мэдээлэл хийх цагийг ерөнхийдөө ингээд юм нээлттэй юм одоо асуулт хариултын цаг болгох болгоул зүгээр юм а гэсэн бодолтой байгаа байхгүй. Одоо тийм байдгүй юм. Тий, одоо ч болохоор одоо юу гэдгийг чуулганы уралдаан дээр чинь бол яг хилцэж байгаа асуудлын хүрээнд одоо асуултууд асуух гэдэг нь шүү дээ. Гишүү асуулга тавьвал тэрний асуултын хүрээнд Тий. зөвхөн. Тий. Одоо бол өргөн хүрээнд юу ч асууж хариулсан болохоор. Тийм харин зохицуултаас оруулж ирэх юм бол нөгөө нэг одоо юу гэдгийг одоо яг засгийн газарт одоо тавих хяналт бол арай өргөн хүрээнд хэрэгжих боломжтой мó гэсэн бас нэг тийм санаа байгаа. Гэх мэтчлэн одоо юу гэдгийг нөгөө нэг юм энэ парламентын хяналтын чиглэлийг нэмэгдүүлэх. За одоо тэгээд нөгөө засгийн газар томилогдсон гишүүдийн одоо бас тэр нөгөө хариуцлагыг те бас сайтар сахих тэр асуудлууд ч юм бол тулгамдаа л байгаа. Тэгээ одоо тэгээд тэр дуудаад ирэхгүй байгаа сайд нэрийг одоо ямар нэгэн арга хэмжээ авдаг тийм юу байна байхгүй юу? За тэрийг бол би одоо сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ хамгийн гол нь одоо ямар практик тогтцсон байсан бэ гэхлээр ерөнхийдөө одоо ямар нэгэн одоо асуудлыг засгийн газраас ч юм уу эсвэл одоо ямар нэгэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал орж ирлээ гэж үзэхэд сайд нар нь өөрсдөө асуултанд хариулахгүй баахан төрийн албан агчдыг жагсаалахаас болгочдөг те нөгөө төрийн нэрийн бичгийн дарга газрын дарга нар те тийм агентлагийн дарга ч юм уу те тэгээ нөгөө төрийн албан агч нарыг бүлтэлцүүлээд ажлыг хийлгэхгүй нөгөө улсын хурлын коридорыг сахиулаад суулгачдаг те тэгээд тэгэхэр чи ер нь бол ингээд зүй нь бол нэгэнтээ тэр чи улс төрийн албан те одоо улс төрийн хариуцлага хүлээж байгаа этгээд нь бол
одоо засгийн газрын гишүүн сайд шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө салбарын асуудлыг бол тэр сайд бүрэн дүүрэн хариулаад сууж явах хэрэгтэй гэж үзээд тахгүй. Одоо парламентын өмнө бол. Төрийн албан агч нар бол зүгээр одоо ажиллаа хийж юм. Сайдынхаа өмнө яд юм байна тий. Тэгээд ажиллаа хийж юмар байгаа байхгүй. Би бол сая бүр намар бас түндэ гайхсан яасан бэ гэсэн чил одоо яг тэр төсөв энэ төр хилцэж явах үед чи өөр хэмээн манай нөгөө бүх нөгөө яамдын одоо төрийн нарийн тий одоо газрын дарга нар одоо яг л эд нөгөө нэг ажил нуглах хэвээр хүмүүс маань ерөөсөө л нөгөө нэг намарчинга ордны коридорт тий тэгэр чи хизээ тэгээд би бүр аргаа хараад нөгөөдөлсөн асууж байгаа. Та нар хизээ ажиллаа хийдэг гэсэн чи. Үгүй тэгээд агас үтсээ орой цагаар. Гэтэ тэр чинь бас ингээл бас хүний эрхийн асуудал байхгүй. Тийм биз дээ одоо ингээд нэг хүн дээр маш олон ажил овоолчоод тий. Тий. За тэгээд бас энэ засгийн газар маань одоо энэ яаралтай гормоор гэдэг нэрийн доор маш их хуулийг одоо их хурл руу оруулж ирж байна. Тэгээ та бүхэн ч бас шөмжлөөл байж харагдлаа. Бид нар энэ яаралтай юм чинь судалж уншиж амжихгүй байна шүү дээ энэ төр гээд. Тэр яаралтай оруулж ирдэг одоо тийм критерий заалт байд юм уу тэр альгүй юм тэр хуулинд ялангуяа. За тэр эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал нийтрээгээд яг нэг тийм томьёолол байх шиг байна. Тий. Яг хөө мэдээч хэрэг одоо жишээл онцгой тохиолдолд бол яралтай гормоор асуудал орж ирэх нь бол байх нь зөв бах тий. Гэхдээ бүх асуудлыг тэгээд машинтаа дэж болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Тий. Тэгэхээр ямар сайдаа одоо энэ удаад бол нэг тийм яралтай асуудал олныг хаста авахгүй шул гэдэг. Тэгээд тэр чинь бол бас парламентын бүрийн хэрэг асуудал шүү дээ. Яралтай гормоор хилц хэсгийг бол одоо бас чуулган дээр шийдэж байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр бол одоо манай бас их хурлын гишүүд өөрсдөө зөвшөөрөхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тий одоо яралтай гормоор оруулах уу ирэхгүй гэд одоо санал хураалт явангууд дэмжихгүй байх хэрэгтэй. Тий би нэг яагаад асуусан гэхээр энэ зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ бооцоод болон тийм тоглоомын одоо хуулийн асуудлыг шийдэхээр нэг тийм бас яралтай орж ирсэн байгаа тий. Энэ дээр одоо юу хориглоод юу зөвшөөрч байгаа юм гэсэн асуулт байна. За ер нь захин мөрөөдтэй тоглоом тий ер нь мөрөөдтэй тоглоомын бүх хил хэлбэрийг хориглож байгаа гэж би ойлгоод байгаа. Тэгвэл ингээд тусгаалсан хууль батлах замаар биш. Зөвшөөрлийн хуулинд одоо тийм нэмэлт оруулах замаар хийж байгаа. Тэгээд яг яаралтай оруулж ирж байгаа асуудлаа засгийн газрын зүгээс юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхлээр ерөнхийдөө одоо энэ бол одоо манай хувьд бол маш том тулгамдсан асуудал болоо одоо нэгдүгээрт тий одоо маш олон хүмүүсийн захин мөрөөдтэй тоглоом донтсон байна тий маш их хэмжээний одоо валют гадагшаа урсж байна тий үүнийг одоо нэгэн даруй яралтаагаар таслан зогсоохын тулд ийм хууль оруулж ирж байгаамаа гэж тайлбарлаад тий яралтаагаар хилцэх асуудал нь бол дэмжигдсэн явж байгаа. За миний хувьд бол одоо яг энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ гэхлээр ер нь нэгдүгээрт энэ залуучууд олноороо юм мөрөдтэй тоглоом тоглоод байгаа те захимаар тоглоод байгаа нь бол эргээд нөгөө нэг бидний нөгөө эдийн засгийн суурь асуудлууд шүү дээ. Тийм ээ. Ерөнхийдөө бол одоо манай залуучдын хувьд бол бас ирээдүйдээ итгэл алга тийм үү. Хувийн хвшилд орон зай алга. Тийм ээ. Одоо ингээд тийм шударгаар ажиллаж хөдөлмөрлөөд тийм хангалттай сайхан орлого олоод авах боломж нь хумигдсаар л байна. Өдөр ирэх тусам тий. Тэгэхэр чи ингээд нөгөө нэг одоо хүн чинь янз бүрийн арга зам сүйгчлээд тийм үү. Хямд одоо төсөр аргаар богино хугацаанд мөнгө олохын төлөө янз бүрийн одоо зүйлүүд хийж штэ. Тэгэхээр бид нар тэр одоо нөгөө суур шалтгаанаа маш зөв бас онцлох хэрэгтэй шүү. Зүгээр ингэж хааж хориглох боох тэр асуудал чинь бол бас нэг сонирм бишээ. Ер нь одоо яагаад энэ одоо энэ залуучдын хөдөлмөр эрхлэлт буурж ийн тийм үү? Гадагшаа их явж ийн. Ер нь бол одоо ингээд сүүлийн үед бол бүгдээрээ л гадагшаа явна л гэдэг болцсон байна шүү дээ. Тий. Тэгэхээр чи энэ чи нөгөө түрүүний миний яриад байгаа нөгөө ихтгэл өмчлөх байхгүй болчихлоо шүү дээ. Тэ нэг юм мөрөөдөл байхгүй болчихлоо шүү. Би ингээд их орондоо сайхан амьдрах боломжтой энэ төр шүү. Тэгэл одоо жишээл юу гэдгийг юм захин мөрөөдтэй тоглоомж гэдэг юм уу те. Цаашлаад одоо ингээд бүр ингээд юм сонин зүйлүүд бас нийгэмд газар авч ийн те. Тэгэхээр тэрийг бас зөв онцлох хэрэгтэй гэж хараад байгаа. Тэгээд яг нь энэ удаад бол одоо ингээд юм тас хориглох замаар бол ингээд богино хугацаанд ямар ч байсныг зогсоогоод авъя гэсэн зүйл яриад байгаа. Тийм. За тэгээд цаашлаад ер нь энэ бид нарын захин орчинд ер нь ямар одоо эрх зүйн зохицуултуудыг хийж чадахын энэ төрөд ч бас асуудалтай байхгүй тий. Тэн чи одоо энэ нэг спортын юунд бооцоо тавих одоо бет гэж ярьдаг бид нар тий. Тэрийг бас хориглолцож байгаа юм уу? Гэж ойлгосон шүү. Тийм үү. Тэрийг бол одоо яг хувийн санаачлагчдын хувьас бас илүү тодруулах нь зөв баг. Тэ ер нь бол бүх төрлийн тэ одоо тийм бооцоо таавар за тэгээд тэр одоо нөгөө
мөрөдөө тоглоом тиймэрхүү зүйлүүдийг харуулж байна гэж ойлгож байна. Одоо жишээлбэл энэ сошиалаар харж байхад улсууд нэг өөрийнхөө машиныг зарах гэж юм уу юугаа зарах гэж ингээд нэг баахан юу яаж штэ. Юу гэдгийг тэрий ч одоо нэг. За наад чи нэг суглаа гэж суглаа бол арай олохгүй энэ төр гэдэг шиг өссөн шүү. Суглаа биш ээ тэр чи юу гэдгийг одоо 50 сая машина зарах гэж байвал 50 мянган одоо ваучер ч гэнэ юу ч гэнэ тийм юм гаргаад ингээд яагаад тэр мөр бас байхгүй болох юм яахан тэр үү. За тэрийг бол би одоо бас яг шууд хэлж мэдэхгүй байна. Энийг бол яг тэр нөгөө хууль санаачилж байгаа засгийн газраас асуусан зүг бах. Гэхдээ бол яг ер нь бол энэ нөгөө цахим мөрөдөө тоглоом одоо цахим төрлийн одоо бүхий л энэ нөгөө нэг боцоо тавар энэ төр бол хориглож байгаа л гэж хэлээ та. Гэхдээ одоо жишээл яг юуг яаж тодорхойлох уу энэ төр гэдэг чинь бас тусдаа асуудал шүү дээ тий. Тэгэл суглаа байна. Одоо эн чинь мэдгүй одоо энэ дэр чи бас нэг би зүгээр ингээ харахаар бас хүний эрхийн асуудал бас байд юм биш үү гэж би хардаг байхгүй. Тэр бэт тавих чинь хүн сайн дураараа л тавьж байгаа шүү дээ. Эрхэн шүү дээ тэр чинь тийм үстэй. Тэрийг ингээд хуулиар хаах ч одоо мэдгүй болдгийм болов л гэж бодож суугаад байгаа шүү. Харин тийм шүү дээ. Ер нь бол одоо юу гэдгийг хаана бэт хийн үү те. Одоо тэр үл ингээд бас тухайн хүмүүсийн өөрсдийнх нь сонголт. Тийм сонголт юм чигтэж яваачаад яасан юм шүү. Тэгэхээр чин тэгэхээр миний зүрх хэлээд байгаа тэр байхгүй нөө суур шалтгаан чинь шал өөрөө. Яг засаг болохоор ингээд ерөөсөө эн чин жилд 500 сая $5 гадагшаа гараад байна. Энийг л одоо энэ уршилтыг зогсооё гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ наа чи ерөөсөө нэг тийм одоо анхдагч одоо тийм шалтгаан байх учиргүй. Одоо энэ хүмүүс ингээд ийм сонголт хийгээд байна тий. Тэгэхээр тэр сонголтыг одоо жишээлбэл илүү одоо нөгөө зөв голтрлуу ингээд ийм одоо юу гэдгийг нэг зөөлөн байдлаар одоо хааж хориглох байдлаар биш тийм үү. Одоо жишээл юу гэдгийг одоо тэр нэг илүү боломжуудыг нээж өгөх тийм ээ. Магадгүй яг үнэхээр донтцсон бол тэр нөгөө донтолтын эсрэг одоо тийм арга хэмжээ соён гээгэрүүлэх одоо юу гэдгийг тийм зүйл авах тий. Гих мэдчлэн эн чинь өөр арга хэлбэрүүд бас байж болох байхгүй. Тий. Тэгээ манай улсын хувьд чинь бол ер нь казино байгуулах энэ төр асуудлыг бас л ярьдаг шүү дээ. Тий энэ чинь тэр ер нь тэр байга яагаад байж болохгүй гэж л ярьдаг шүү дээ тий. За энэ би одоо энэ нэвтрүүлгээр орсон гишүүн болгоноос суугаад байгаа маа. Би нэг тэр юу гэхээр байж та одоо энэ нөгөө баялагын сангийн хуулийг хэрэгжүүлнэг манай засгийн газар чи ингээд одоо хазуу шамлаад яваад орчлоо. Одоо энэ зарим ордууд дээр ажиллаж байгаа энэ хувийн хвшлийн за эхлээч мэдэхгүй болоож авах гэж байгаа юм шиг байсан. Сүүлдээ ч одоо яриа хэлцээр дорож гэж ярьж явах шиг байна. Тэгээ энэ дээр миний гайхаад байгаа юм юу гэхээр тэр стратегийн орд гэдэг нэг тэр тодорхойлтыг чи анх 2007 онд их хурлын тогтоолоор баталсан юм байл нь шүү дээ. Тэгээд тэр чинь одоо яаж хэрэглэх, ашиглах яадаг тэр тухай ямар заалтгүй ингэж урсгалаар нь хаягдсан. Явж байгаад 2019 онд үндсэн хуулийнхын нэмэлт өөрчлөлтөөр тэр нэг заалт оруулад за тэрийг хэрэгжүүлэхэд 2024 онд одоо энэ баялагын сангийн тухай хууль нь батлагдаад энэ хооронд чи 17 жил болцсон байгаа байхгүй тэр тогтоолоос хойш. Тэгэл гинтхэн анчуу самлаад орцсон. За энэ 17 ер нь чи улгаа хийсэн байна. Чи луурдсан байна. Энэ 17 жил чи 27-с нөгөө хувийн хвшилч баахан мөнгө төгрөг гаргаад зайлуул гадна дотноос мөнгө босгоо зээлмэл аваад ингээд арай гэж нэг уурхай ажиллуулаа ингэж үтер. 17 жилийн дараа дайрч орж ирэнгүүтээ өө чи өстө муу хүн байна. Хураанач гэдэг юм. Нэг ийм над харагдаад байгаа юм. Энд дээр би таны байр суурийг сонссон. Монголчуудын хувьд болохоор одоо өнгөрсөн хугацаанд л энэ уул уурхайн салбар манай ерөөсөө гол одоо эдийн засгийн гол хөдөлгөх хүчлэлчлээ шүү дээ тийм ээ. Тэгээд одоо жишээлбэл улсын төсвийн орлогын ч гэдэг юм уу юу эдийн засгийг одоо нүүрсний салбар тий одоо заалт зэс ер нь одоо яг л эдгээр л зүйлүүд тижээж юм тийм ээ. Тэгэхээр за үүнтэй холбоотой бол ингээд хэд хэдэн юм суур бас юм зүйлүүд ажиглагтаад байна л да. Нэгдүгээрт одоо бас нөгөө энэ баян ядуугийн ялгаа бас их нэмэгдэж байна. Тийм ээ. Маш тэгээд яг тэр бол ингээд бас нийгэмд ийм одоо ийм өрөөсгөл хандлагуудыг тий одоо юу гэдгийг нэг тийм зүйлүүдийг бас бий болгож байна тийм ээ. Одоо жишээл цөөхөн хүмүүсийн нэг уулуурхаан баялгаас ашиг хүртээд байна. Биднэрт ерөөсөө юм ирэхгүй байна гэсэн ч гэдэг юм хандлагуудыг бас бий болгоод байна шүү дээ. За нөгөө талаасаа нөгөө төсөв дээр бол одоо маш хэмжээний бас одоо орлого төвлөрж байна тийм ээ. Сая бол одоо бид нар ч 30 их 80-ийн
талаар ярьж штий. Саяхан одоо тэр нөгөө над 2007 онд энтер чинь болохоор ерөөс их найд төрдгөө байлаа штий. Манай улсын төсөв бараг тэр хавцаа тий. Нэг их найд хавцаа ч юм уу тий. Гэтэл ингээд энэ хугацаанд ч нөгөө уулуурхаа чи ийм амар том болцсон. Улсын төсөв ч гэсэн амар данхаацсан тий. Тэнгүүд ингээд төр дээр нэг баахан мөнгө байгаад байдаг тийм үү. Түүгээр нь одоо жишээлбэл ингээд нөгөө нэг төрийн албаагч ч гэдэг юм уу энэ төрийн өмчит компаниуд ч гэдэг юм уу тий. Энэ нэг төсвийн зарлага марлах чи ингээд бүр замбрааг болцсон тий. Гих мэдчлэн одоо нэг юм нийгмийн бохимдлууд байна шүү дээ. Тэ. За энэ одоо төрийн албаагчид нь энэ төсвийн мөнгөөр тойлдог юм байна тийм үү. За цөөн тооны одоо энэ уулуурхаад бизнес эрхэлж байгаа хүмүүс бол тэ баялагын одоо дилинкийг аваад байна ч гэдэг. Тий аваад байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр чи энэ нөгөө бохимдол чин ингээд бас нэг юм тодорхой зөвлөө ингээд түлхээд байна тийм үү. Тэглээгээд бид нар ингээд хэд хэдэн зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй тий. Монгол улсаас анхнаасаа бол нөгөө хувийн өмчт суурилсан байдлаар чөлөөт эдийн засгийн одоо юм зах зээлийн эдийн засгийг зохицуулахыг одоо үндсэн хуулиараа бас баталгаажуулсан байгаа. За хууль мэдээж буцаа үйлчлэхгүй зарчимтай. Тийм. Гих мэдчлэн одоо яг ингээд нөгөө суур зарчмууд руугаа бас ингээд орох хэрэгтэй тийм үү. Нөгөө талаасаа бол одоо жишээлбэл юу гэдгийг нэг юм төсөвтөр тоглож байгаа ч тэр гэдэг юу гэдгийг амнатын тэр одоо орлогууд ч гэдэг юм одоо баялагын сан дээр чинь бол тодорхой тооны орлогууд бол одоо төвлөрнөгдсөн байгаа шүү дээ тийм үү. За тэрний бас одоо нөгөө үр өгөөж нь бол ард иргэдтэй бас очиж явах хэрэгтэй. Тийм ээ одоо Монгол улсын иргэн нэг бүрт. Ер нь бол бид нар чинь бас юм баялагын сан байгуулах оролдлогыг бол аль одоо бас 2006-7 оноос хойш хийж эхэлсэн байдаг шүү дээ. Монгол улсыг хөгжүүлэх сан гэж нэг үзээд, хүний хөгжлийн сан гэж үзээд тий. Хэд хэдэн удаагийн одоо ингээд оролдлогууд хийгээд бас яг юм дөрвтэй байдлаар нэг юм мөнгө төгрөг нь одоо өсөн нэмэгддэг тийм механизм бол бас бий болгож чадсангүй тийм ээ. Тэгэхээр магадгүй одоо энэ баялагын сан гэдэг зүйлээ бас ингээд аривждаг тийм үү. Монгол улсын иргэн бүрт нэг тодорхой одоо үр өгөөж очиж идэг ийм яг гоё санхүүгийн одоо юм зах зээлийн хэрэгсэл бас болох хэрэгтэй байхгүй. Тийм. Тэгэхээр яг тэр утгаараа бол яг л тийм л байр суурьтай байна. Тэ одоо яг ингээд энэ суур хүчин зүйлүүдэд бид нар маш сайн дүгнэх хэрэгтэй. Тэ суур зарчмуудаа бас маш сайн баримтлах хэрэгтэй. Тэгэл яг тэрэн дээрээ тулгуурласан шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй л гэж хараад байна. Тэгээ одоо зүгээр миний санал шүү одоо магадгүй би танаар одоо дамжуулаад хэлэхэд одоо яг энэ асуудлыг энэ та бүхэн тэр нөгөө засгийн газраас нь асуулгын цагт асуумар санагдаад байгаа юм. Ямар журмаар та бүхэн яг явах гэдэг юм. Тэр одоо тэр төрөөс томилсон засгаас томилсон тэр бэт гэж хүн Батцаандан гэж хүн байгаа юм. Одоо тэр яагаад тэр хүнийг тэр олон хүнээс тэр чухал ажилд авчиж томилчдгийг ямар шалгуур хангасан болоод игдیں۔ Хичээтэй би зүгээр иргэнийхээ хувьд юм олон эргэлзээ байна л да тий. Яг одоогоор бол албан ёсоор бол их хурал дээр бол орж ирсэн зүйл байхгүй байгаа шүү дээ. Одоо яг нас стратегийн ордууд тэгээ яг их хурал дээр бол яг тийм албан ёсны байдлаар оруулж ирсэн тийм бичиг заас бол одоохондоо байхгүй байгаа даа. Тийм. Бид нар бол асууж бол болно тий. Ямар чиг шугам одоо юу гэдэг баримталж та бүхэн энтэй хувийнхантайгаа яриа хэлцээр орж байгаа юм бэ л гэдэг нь сонирн байна л да. За та түрүүн дурдаад өнгөрсөн энэ нөгөө эдийн засагт төрийн оролцоо бүр арай дэндүү. Чин дотоодын нийт бүтээгдэхүүн 80% хүрсэн байна гэж байна шүү дээ. Төрийн оролцоотой энэ компаниуд чинь. Тэгээ одоо энийг бууруулах ёстой. Тийм үү? Та тэгж бодож байна үү те? Юу харин энэ асуудлыг чи бид нар бол одоо бас он удаан жил яриад байгаа. Яагаад вэ гэхээр одоо бас яг нэг уулуурхайн салбарт давмгаалж эхэлсэнтэй холбоотойгоор тий. Ер нь бол ингээд нөгөө манай эдийн засгт чи маш олон тийм гажуудлууд бий болчлоо шүү дээ. Тэгээд нөгөө нэг анх чи одоо жишээл анх дөнгөж нөгөө оюутлогоо тавталгаа дөнгөж нээгдчих үед нөгөө галаанд өвчин энтер гэж бид нар ярьдаг байсан шүү дээ эдийн засгч нар. Тэгээд тэр галаанд өвчин яг юу юм яад хийдэг ингээд. За одоо энэ галаанд өвчин чи энэ юм байна. Тий. Бусад бүх одоо нөгөө салбаруудыг шахацдаг тий одоо яг нөгөө шилдэг болгосон хүчин шилдэг юмнууд нь одоо зөвхөн тэр салбартаа ажилдаг тийм үү тэгээд одоо ерөнхийдөө бол ингээд нөгөө бусад салбар нь ашиггүй болчдөг тий тэгээ бусад салбар нь ашиггүй болцсны улмаас дампуурдаг тий яг л нэг энчиг галаанд өвчин байгаа байхгүй тэгэхээр бид нар бол тэрэнд бол одоо ингээд бас одоо бүр маш хүн дээр нэрвэгдсэн байгаа дээ тэгээд энэ төрийн өмчит компаниуд дээр байгаа тэр борлуулалт энэ тэр орлого энэ тэр бол болохоор одоо сая 30 бараг 30 их найд төгч ийн гэж юм л та. Тэгэхээр чинь улсын төсөв дээр чинь бас нэг
30 гаруй их 80 тий. Тэгээ төрийн өмчт компаниуд дээр чинь 30 их 80. Тэгээ бүр 50-60 мянган хүмүүс ажиллаж ийн тэр төрийн өмчт компаниуд дээр чинь. Тий. Тэгэхээр чин тийм байхад юу нь яаж хувийн хвшил өрсөлдөх юм бэ? Тэгээд тэр төрийн өмчт компаниуд дээр байгаад байгаа одоо тэр цалин урамшууллын систем нь ч гэсэнд ер нь хувийн хвшил өрсөлдөж чадахгүй төвшөнд хүрсэн юм байна шүү дээ. Тий. Сая л одоо бид нар ингээл нэг мэдээлэлтэй ойрхон болж штэ. Тий. Тэгэхээр ийм байгаа нөхцөлд бол одоо манай бусад одоо салбарт бор зүрхээрээ явж байгаа гэдэг шиг тий компаниуд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол маш хүнд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энийг одоо бас тодорхой хэмжээнд задлахгүй бол бас хэцүү. За мэдээч хэрэг одоо юу гэдгийг төрийн өмчийн оролцоо шаардлагатай, төрийн оролцоо шаардлагатай нэг цөөхөн тооны тий одоо нэг монополик гэж хэлж болох үс эсвэл одоо нэг дэд үтсийн шин чанартай салбарууд бол онлынхаа утгаараа ч гэсэндээ одоо хаа газар альва усад байдаг тий. А гэтэл ингээд нөгөө нэг бүр ийм одоо дашраар нь одоо ингээд ийм хавтгааруулсан ийм зүйлийг бол одоо бид нар өөрчлөх ёстой. А тэгээ тэр утгаараа бол одоо засгаас бол тэр төрийн өмчт компаниудын засаглал бүтээмжийг сайжруулах билүүтэй тийм нэг урт нэртэй хуулийн төсөл оруулаад ирсэн байгаа. За үүн дээр бол их хурал дээр ажлын хэсэг гарсан. За тэгээ энэ ажлын хэсгийн хүрээнд бол орж байгаа тий би тэнд орж байгаа. Тэгээд энэ ажлын хэсгийн хүрээнд бол ерөнхийдөө энэ төрийн өмчийн асуудлыг одоо бүтнээр нь авч үзье тий. Ганц нэг одоо зүгээр юу гэдгийг нэг юм оромцгсон байдлаар биш. Ерөнхийдөө энэ төрийн өмч ер нь хаана байх хэвтэй. Ер нь төрийн одоо ямар салбар төрийн өмч байх хэвтэй гэдэг үндслээ хүртэл одоо бүр юм онлын төвшөнд одоо юу гэдгийг нэг тогтоосон тийм одоо хууль тогтоомж гаргах хэрэгтэй гэж ажиллаад байгаа. Тэгээ сая болохоор бас нэг зарим өн дээр болохоор нөгөө юуны Европын зэргийн босголтын банкны хэсэг одоо судлаач нар бас зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм билээ. Тэгээ тэр хүмүүстэй уулзахад жишээл юу гэж ярьж байна вэ гэхээр үгүй танад энэ нөгөө нэг одоо жишээл энэ төрийн өмчт компаниудыг зохицуулж байгаа одоо тэр маш олон бүтц байна. Тэгээ яг аль нь хянах гээд байгаа юм те. Яг хин нь одоо яг тэр төрийн өмчийг төлөөлөх гээд байгаа. Тэр нь маш ойлгомжгүй юм байна гэсэн бас зөвлөлтүүдийг хэлж байна. Тэ? Тэгэхээр тэр чи одоо ингээл одоо юу гэдгийг нөгөө яг аль сангийн яамн дээр ч нэг газар байж идэг тийм үү төрийн өмчийн хороо энэ төр гээл тэ. Тэгэл одоо нөгөө яамны хүмүүс нөгөө төлөөлөл удирдах зөвлөлт нь ордог. Тэгээ тэр төлөөлөл удирдах зөвлөлт нь бол ерөөсөө юм бие даасан эрх мэдэл байхгүй тэ. Одоо юу гэдгийг засгийн газрын шийдвэрээр асуудлаа шийддэг ч гэдэг юм уу тэ. Компани засаглалыг сайжруулахад хамгийн наазах нь тэр төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэр одоо би даасан тийм хараад бос байх ёстой ч гэдэг юм уу тий. Гих мэдчлээ ингээд нөгөө нэг үндслээсээ ахуулаад компани засаглал үр ашиг нэтрэ гэд ер нь бол тийм одоо айгу олон ирэмбтээр авч үзсэн байдлаар энэ төрийн өмчт компаниудын реформыг хийх ёстой гэж хараад байхгүй. А тэгжиж эднүсийг одоо бас ингээд цөөлж ийж тий. А илүү одоо нөгөө цомхон юу болгож ийж бид нар бас нөгөө хувийн хвшилтэй орон зай гаргаж өгөх ёстой байгаа тийм. Тий. Тэгэхгүй бол одоо ингээд үнэхээр нэрээ одоо ямар ч орон зай байхгүй болчиход байна шүү дээ. Тий. Тэгээд тэгээ дээрэс нь одоо манай хувийн хвшлийнхэнд бас юу эрэхтэй байна гэхэлэр ер нь одоо Монгол улсын экспортын одоо 80 гаруй %, бараг 90% ч одоо зөвхөн олонхын тухайд болчихлоо шүү дээ. Тэгэхээр ингээд бид нар чинь ингээд юу ямар вэ? Одоо тэр одоо ялангуяа юм экспортод чиглэсэн одоо бусад үйлдвэрүүд одоо нөгөө юм салбаруудаа бас босох хэрэгтэй байна л да. Яг л яалчгүй нөгөө манай дотоодын зах зээл бид нар чи юм жижигхэн нээлттэй зах зээл тий. Тэгээ дотоодын зах зээл бас жижигхэн тий. Тэгэхээр нөгөө гадагшаа гарч ижил томорно тий. Тэгэхээр тэр ажлыг бол одоо манай одоо бас хувийн хвшлийнхэн бас маш сайн хиймээр байна. За үүнтэй холбоотойгоор уул нь бол одоо миний харж байгаагаар бол одоо энэ нөгөө ноос ноолуурын салбар чи манай бас юм харьцангуй давуу тал ихтэй. Тэ ноолуурын салбарны ялангуяа бидний бас нэг номерын тэр нөгөө экспортын өсөлтөх чадвартай тэр салбар багхгүй юу. А гэтэл сая бас засгийн газраас жишээл одоо ингээд айгу 1 сард байна уу 2 сард байна уу нөгөө энэ жил түүхийн ноолуур гаргахыг хориглосон шийдвэр гараад тэнгууд одоо ингээд нөгөө аймагуудад болохоор нөгөө ноолуур авахгүй байна үн муу байна энэ төр гэл бас яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр чин гэхдээ ингээд бид нар чинь ингээд нөгөө энэ ноолуурын салбараа бойжуулахын тулд ингээ бүтэн одоо нөө value chain-ээр нь тий одоо тэр нэмүртгийн бүтцээр нь бойжуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг одоо жишээл малчид маань ч гэсэндээ энэ дээр бас хамаг бас амжиргаа ахуйгаа тавьсан байж байгаа тий. Тэгээ одоо жишээл малчдын зээл одоо бараг 2 их 80 төгрөг хүрж байна тий. Тэгэл зээлийг ч одоо энэ ноолуурын сезонд төлнө шүү дээ. Гэтэл ингээд нөгөө нэг юм огцом шийдвэрүүд гаргаад тэгээд энэ нэг зүйлээ бас бид нар их
өрөөсгөл байдлаараа сандаад байна уу гэсэн болгоомжлууд бол байна. Тий. За бас энэ засгийн газар маань одоо энэ төрийн өмчт компаниуд руу бүтээмжийн менежер, чанарын менежер гэсэн нэртэй 400 хүнийг томилон ажилуулж байгаа юм байна. Дөрөвчөөс очсон байна лээ тэр сошиал дээр зураг хөргийг тавьсан байлээ тий. Тэгээ энэ дэр би бас гайхаад байгаа. Энд чинь тэгээ зүгээр миний харж байгаагаар шүү. Тэр улсууд хийн томилогдов гэдэг ингээд зураг хөрөгтэйг гарцсан байгаа байхгүй. Тэгээ харахаар одоо энэ гол хамтарсан 3 намаас энэ өнгөрсөн сонгуульд үзээд ялагдсан тийм улсууд их харагдаж байна л дээ. Тий. Тэгээ одоо зүгээр энэ нөхдүүд тийш очоод тэр шархаа нөхөх гэж байгаа юм уу гэж ойлгохдохоор байна л да тий. Энэ дээр одоо ёстой нөгөө их хурлын чинь нөгөө хяналт мэлт чинь энэ дээр байдгүй юм уу? Одоо тэр засгийн газар хийж байгаа томилгоон дээр бол их хурл дээр бол ямар ч зүйл ярихгүй байгаа шүү дээ тий. Тэгээд одоо жишээл зарим хүмүүсийн талаар их нь биш дээ та өө нөхөр нааш. Зарим талаар одоо бид нар бол зарим зүйл дээр бол ерөөсөө яг бас хэвлэлийн мэдээлэлтэй сууж байгаа тий. Тэгэхээр бол би бол юу гэж хараад байна вэ гэхээр яг одоо саний яриад байгаа нөгөө төрийн өмчийн тухай хууль шүү дээ. Энийний хүрээнд ерөнхийдөө бол нөгөө нэг тийм уул нэм маш том реформ хийх хэрэгтэй гэж бодоод байна шүү дээ тийм үү. За зарим компаниудыг нь бол татанбуулах хэрэгтэй. Зарим компаниудыг нь бол нэг өөрчлөлт байгуулах хэрэгтэй тий. Тэгээд тэр туз мууз одоо тэр гүйцэтгэх удирдлага энэ төр гээд бүр гээд нэг бүгднгийн ингээд нэг шинэ юм юунд голдролд оруулах хэрэгтэй гэсэн бодолтой байгаад байгаа. Тий. Тэгэхээр тэр хүрээнд болохоор одоо бид нар их хурал дээр тэр нөгөө хуулийг ингээд богино хугацаанд бас хийж чадах юм бол магадгүй тэр ажил ингээд богино хугацаанд явах бах. Нөгөө талаасаа бол одоо жишээл тэр нөгөө хамтарсан засгийн газрын хүрээнд бол анх хамтрах тухай ярьж яхад болохоор чи бас ингээд нэг юм салбаруудыг одоо намууд хариуцж авсан зүйлүүд ажиглагдж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо жишээл үгдийн Арслан намаас томилгдсон сайд нар жишээл одоо тий одоо эдийн засгийн хөгжлийн яамч гэдэг юм уу тий одоо ажил дээр уурхай улуурхай яамч гэдэг юм уу тий одоо за энэ салбарууд дээр бид нар ингээ бүх хүчээ хаяад ажил яаж гэдэг юм уу тий одоо яг энэ салбаруудыг босгож ирэхин төлөө байя гэдэг тий. Тэнгүү тэр салбартай холбоотой одоо агентлагууд ч гэдэг юм уу одоо тэр төрийн өмчт компаниуд инээтрээ гэдэг нэг юм систем биш тий. За тэн дээр бол томилгоонуудаа ч гэсэндээ өөрийнхөө намын хүмүүсээр бүрдүүлэе гэсэн тийм бол бас хилцээр бол явсан. Тэ. Тэгжиж нөгөө тэр чинь ингээд бас яг нэг юм нэг тодорхой нэгдсэн итгэл үнэмшилтэй нэгдсэн нэг бодлого зангиддаг тийм баг бий болж иж бас өөрчлөлт хийгдэн штэ. Гэтэл бол одоо бол бас яг тийм өөрчлөлт хийгдэх боломж бол төдийлөн бас гарахгүй байгаа гэж хараад байгаа байхгүй нөгөө түрүүн би ойлоо ярианыхаа гин ярьсан штэ. Ер нь бол засгаас хүлээсэн хүлээлт бол бас маруухан байна гэдэг нь тий. Яг тэгэхээр тэнцээч бас баг бүрдэхгүй байгаа дээ тийм үү. Тэгэхээр чи ингээд одоо альва нэг тийм шинжилтийг хийхэд шийдэг юм уу? Тэр чин бодлогоо ойлгоцсон нэг итгэл үнэмшилтэй тий. Нэг тийшээ харсан бас тодорхой хүмүүс бас шийдвэр гаргаж сууж байгаа чухал. Тий. Тэгэхээр бол би бол тэр одоо анхнаасаа хамтарсан засгийн газрын хилцээр хийгдэж байхад бол тийм л ойлголттой байсан. Тэгэхээр яг зөвхөн нэг юм менежер томлоод тэгээд нэг юм тэр нь одоо нэг юм шагналын маягийн албан тушаал болоод өнгөрнө гэдэг бол жоохон утгагүй л санагдчихаа яг үндэ бол. Гаднаас нарах тэгжил харагдаж байгаа л дээ тий. Тэр нэг номерын одоо жишээл хүн болоод тийм одоо яг гүйцэтгэх удирдлагаар нь томилогдоод ч юм уу тий. Тухайн одоо тэр одоо компани үнэхээр яг тийм бүтээмжтэй үр ашигтай байлгах чиглэлээр ажиллаж чадах менежерүүд л жишээлбэл байгаа шүү дээ. Тий. Гэхдээ яг тийм улсуудыг тэгээд тэр төрийн өмчийн компани гэдэг нь бүгд л одоо нэг гүйцэтгэх удирдлагатай дүүзэн мүзгээд одоо яг тэрий чинь л уг нь базаад ажиллуулж явах хэрэгтэй улсууд байсаар байтар тэр улсууд нь ажлаа хийдгүү юм уу одоо дээрээс нь заавал нэмж одоо ингэж өмгөх гээд байна. За яг эсвэл одоо жишээл нөгөө нэг юм бас яг тухайн байгууллага дээр бас нөгөө юм намуудын хяналтыг тавих гэж байгаа ч юм уу те одоо мэдэхгүй бас тийм үндэслэжлэх. Тий, чуулганы хуралдаан дээр харуу би харин Бангийн хорооны хуралдаан дээр харуу та бүхэн энэ нөгөө хууль зүйн сайдыг бас нэг сонсгол хийж явахд л тэгжсэн. Та тэр дээр ингэжсэн байхгүй юу? Өөрийнхөө хүмүүсийг одоо томилж чадахгүй, бага бүрдүүлж чадахгүй бол одоо юу гэж та энд сайд хийж сууж байгаа юм би. Та ирсэн баха тий. Тэгэхээр одоо энэ Арслан намын сайд нар чинь өөрийнхөө багийг бүрдүүлж чадахгүй зүгээр одоо нэг тийм улсууд юм биш үү юм.
Гэхдээ тэрийг хэлээд одоо хэрэг бид нар үнэхээр яг энэ ачааны хөндийг үүрээд тий тэгээд яг түрүүний ярьсан одоо тэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо намынхаа мөрийн хөтөлбөрөөс оруулсан яг тэр тодорхой заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд тий яг тэрий чи ихтгэл үнэмшил болгоцсон яг түүнийхээ төлөө ингээд бүр яг нэг баг болоод ажиллах тэр хүмүүс ч байх хэрэгтэй байхгүй. Нэг ялангуяа одоо жишээл тэр хуулийн салбарт бол бид нар ингээд маш тийм том зорилтуудыг бас тавиад байгаа шүү дээ. Тэ ялангуяа яг энэ салбар чинь бол их одоо бугшцсан асуудал ихтэй. Тэ тийм салбар байхгүй. А тэгэхээр тэн дээр чи ингээд бол одоо ингээд дөрвтэй өөрчлөлт хийхийн тулд маш их эсэргүүцэлтэй тулгарна тэ. Маш их одоо тийм одоо юунуудыг гарна, сорилтуудыг давж гарна. Тэгээ тэр утгаараа баг чухал гэж хэлээд байгаа. За тавтер одоо нэг 5 минут гаруул үлдсэн байх шүү. Тий. Энэ нөгөө Норгийн одоо тохиолдол энэтэй би тантай бас ярилцъя гэж бодсон. Энэ нөгөө банкны хорон дээр, үйлдвэрийн банкны хорон дээр болсон сонсгол дээр та байсан шүү дээ, тий. Үг хэлжсэн тий. Энэ дээр одоо би гаднаас нь харахад бол тэр хэвлийн эрх чөлөө, хүний эрх чөлөө, хүний эрх мэрх энэ дээр бол маш бүдүүлгээр шүтгцэн л гэж би харсан. Тэр чинь тэр хүүхдүүдэд чи эхэлж бүр шөнөөр тэр хойшлуулгүйсг ажиллагаа гэдэг нэрээр барьж авчихсан юм байлээ. Тэр хойшлуулгүй ажиллагаа ямар үед барьдیں гэсэн чи 3-4 хүн үндэслэл байсан. Тийм шүү дээ. Бараг утга бариад явж байгаа хүнийг л барьж шүү дээ. Тийм байлээ шүү дээ. Орон зайлшгүй байгаа юм юу ч үлээ. За нэгдүгээрт авчрангуудаа нөгөө нийгмийн дотор нь бушнуулах үл юу лээ нэг тийм юу тулгсан байгаа юм. Тэгээ тэр нь хэд хэд одоо өөрчлөгдсөн байна. Зөндөө өөрчлөгдсөн. Гэх мэтээр одоо тэн дээр бол хүний эрхийн зөрчил над бол айгүй харагдсан байхгүй юу тийм. Би таны байр суурийг сонсон. Үнэн харин тэр чинь бол одоо гişүүд бол зөндөө ярьсан тий. Үнэхээр наад чи ингээд юм хэвлэлд гарч байгаа мэдээллүүд тий одоо тэр яг тухайн Норгийн залуучуудын мэдээллүүдээс харахад тий айгүй ойлгомжгүй зүйлүүд айгүй олон байж тээ яагаад ингэж байгаа юм бэ нэтрэгээд тэгээ бид нар бол ингээд араас нь бол зөндөө шахаж шаардсан. Тэгээд эхний ээлжинд бол одоо тэр нөгөө нэг ажлын багаж хэрэгсэл тэр нөгөө техник тоногдох хөрөмжийг нь өг тий тэр нөгөө нэг баримтат кино энтрийнх нь юмыг нь өстой нэрэ бүтэн байдалтай өг энтер гэл тий. А тэгээ тэн дээр жишээлбэл ингээд би зүгээр яг нөгөө коридорт бас нэг юм яг тухайн салбарын цагдаагийн байгууллага юм байл уу аль байгууллах нь байла нэг албаа агчтаас асуухгүй юу. Гэхдээ та нар тэг шүн орой дууддаг нь яаж байгаа юм те. Хэрэг үнэхээр асуудал байлаа гэж үзэхэд тийм үстэй ажлын цагаар яг ингээд ном журмын дагуу те. Тэгчтэй мэдэхгүй одоо тэг нөгөө нэг юм хар шөнөөр энтер гээд наа чи айгүй ойлгомжгүй шүү дээ гэж. Өө тэгэл байнга л тийм шүн оройн цагаар байцаах асуудал гарддаг нь штэ гинэ. Гэхдээ юу ер нь тэгэж тэг хэнийгч байсан. Тийм байна тий. Дураараад юм биш. Үгүй харин тэг хэнийгч байсан тэгэж юу байцаах юм ямар шаардлага байна. Тэр чинь нөгөө нэг ингээд нөгөө манайхны яг тэр нэг сэтгэлгээ байгаад байгаа зү. Тэ? Өө тэгжлээдгийн, ингэжлээдгийн. Тэгээд өмнө нь тэгсээр л ирсэн. Тэ? Тэгээд нэг бусд нь хилам хийхгүй баг энэ нөхдүүд хилам хийлээ гэсэн байртай байгаа байхгүй. Үгүй ээ тэр чинь хилам хийхгүй байна гэдэг чинь тэнцээ зөрчил байхгүй гэсэн үг шин штэ. Тэр чинь нэг тийм богшцсон сэтгэлгээтэй хүмүүс одоо тэр систем тус ажиллаж штэ. Тэр системийг бид нар яаж өөрчлөх юм бэ? Гол нь тэр чинь чухал байгаа даа. Аа мэдээж хэрэг одоо нөгөө нэг манай Норгийн залуучууд маань бол ингээд маш ингээд нөгөө нэг эр зоригтой. Тэгээ манай залуучдын бас гоё юм байна штэ. Ялангуяа одоо яг энэ нөгөө арчилсан үндсэн хуулийн орчинд өсөж торинцсан хүмүүжсэн түүгээрээ те энэ бол миний эрх, энэ миний эрхчлөөд талдаж болохгүй энэ төр гэсэн тэр эрхээ мэддэг залуучууд бол гоё байгаа байхгүй. А гэтэл бас яг тийм байхгүй хүмүүсийг зүгээр харанхууд одоо зөрчигдөж байгаа хэдэн эрх байгаа одоо бүү мэд хэдэн хүмүүс байгаа бүү мэд. Тий. А тэгэхээр тэхийн тулд чи бид нар чи ингээд одоо бүр яг цогцоор нь тэр хуйлтай, хүнтэй, бодлоготой одоо мэдэхгүй одоо тийм л өөрчлөлт юмэр байгаа байхгүй. Тэр процессын хууль одоо энэ юунд ч их чухал юм байлээ л дээ. Хүнийг одоо тэр яаж баривчлах вэ? Ямар үндслээр баривчлах вэ? Уг нь тэр хуулинд нь байдаг юм байлээ л дээ. Тэрийг салаа утгатай ч гэдэг юм уу тэгэл юу хамаагүй л эргэлж ийдэг. Яг түүн дээр бол манай хуульч нар бол нэг ийм зүйлүүд яриад байгаа. Жишээлх юм бол одоо нөгөө прокурорын зөвшөөрлөөр одоо шийддэг зарим зүйлийг бол одоо жишээл шүүхийн зөвшөөрөл болох ёстой ч гэдэг юм уу тий. За тэгээд нөгөө өмгөөлөгчийн эрх үүргийг бол нэлээд нэмэгдүүлэх ёстой. Тэр нотлох баримт цуглуулах барих энэ төр ажил дээр ч гэсэндээ бас боломжтой цагийг нь олох ёстой. За шүүхийн танхимд одоо мэтгэлцээний бас нэг тийм эрхтгш
боломжийг олох ёстой тий. Тэгээ гих мэдчлэн тиймэрхүү бас өөрчлөлтүүд хийгдэх ёстой гэж яриад л гэн. Тийм. Тэгэхээр тэр хүрээнд бол бид нар ч гэсэн бас тодорхой зүйлүүд дээр бас ажиллаж байгаа. Тий. Одоо би ч бол эдийн засгийн мэргэжилтэй үнтэй сүүл рүүгээ бол одоо энэ ялангуяа одоо жишээл яг энэ нөгөө хуулийн засаг л ер нь бүх эрхийн хэрэгжилтэнд маш чухал байгаа байхгүй. Тэгээ ямар сайдаа баг нөгөө хуулийн салбар руу ч хүртэл орж байна. Тэгээ түрүүн би нэг өрсөлдөөний хууль гэдээ бас нэг цохос ярьсан. Жишээлх юм бол тэн дээр ч гэсэндээ бас асуудлууд зөндөө байгаа. Яг одоо жишээл энэ хууль эрх зүйн хүрээнд шийдэх тий. Ялангуяа одоо манай одоо энэ нөгөө нэг юм жижиг дунд бизнес эрхлэгч нарын энэ эрх ашигыг бас хамгаалахад тий одоо нөгөө тодорхой хууль эрх зүйн өөрчлөлтүүд бас шаардлагатай л болчиход байгаа. Тий. Тэгээд тэр ялангуяа тэр Норвегийн тэр кейс дээр бол би нэг баярлсан юм юу гэхээр манай нийгэм ч бас бүгдээрээ ч бас нэг хэл ам өгдүүлчихгүй юм байна. Манай хэвлэл мэдээллийн ч бас бүгдээрээ бас дуугаа байдгүй юм байна. Тэр надад их гоё санагдчихсэн шүү. Тэг бүгдээрээ очиод хөөрхөд дэмжээд сошиал ч буцлаад ингээд үгүй их хурал дээр ч гэсэн бүх залуучууд нь очсон шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тийм ингээд нэгдээ тэр хуульцсан байнгын орон дээр одоо жишээл манайт нь хуульцсан байнгын орон байхгүй шүү дээ. Тийм. Тэнгүүд тэгэхээр харин тэр чинь тэр байхгүй. Яг нөгөө нэг ардчилсан хувьсгалаас хойш 35 жил болсон тийм. Тэгэхээр энэ 35 жилийн хугацаанд тийм одоо нөгөө эрх хэрэгчлөөгөө бүр ингээд мэдэрсэн бүхэл бүтэн хідэн үе өсч торинсон байна. Тэгэхээр тэрийг бол тийм амархан дарангуулчихгүй. Энэ эрхийнхаа төлөө бид нар бас ингээд тэмцснэ. Тэгээ дор бүрнэ тий өөр өөрсдийн байгаа одоо орчинд. Тэр тийм бас нэг юм одоо нөгөө хүн амтай болцсон гэдэг иргэдтэй болцсон гэдэг ч гоё байгааз. Тий. Тэгэхээр тэрийг бол бид нар улам л авшруулах хэрэгтэй. Ялангуяа сонгуулиар тэгээ бас жоохон идэвхтэй л байгаа хэрэгтэй. Тэгээ тэр залуучууд их сүрхий санагдсан шүү. Тэр нөө хийж байгаа ажилтайгаа холбоотой ч юм уу. Тийм учраас тэд нар чинь тэр нөгөө нэг одоо энэ банк тэр өмгөөлөгч энэ тэр бэлэн байж байдаг тэднэрээс банк зөвлөгөө авч тэгж явж байдаг тийм залуучууд байлээ шүү дээ тий. Тэгэхээр тэр сүрхий тэр зүгээр орчин цагийн нийгмийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд өмгөөлөгч нь бэлэн тий. Өмгөөлөгч нь бэлэн шөнө уцтаа өрөөд ирж байгаа. Харин тий. Тэгэхээр яг наад чинь бол надад таар айгүй тийм ихтгэл найдвар өгöd. Яа тэгэхээр яг өнөөдөр бол ингээд айгүй олон асуудлууд байна тий. Гэхдээ бол биднэрт ийм сайхан одоо нөгөө залуу ийм иргэд байна. Тэ ийм эрхээ мэдэрсэн тийм хүмүүс байна. Тэгээд ийм маш олон тийм гоё шин санал санаачлагтай тийм залуучууд тий одоо жишээлбэл хувийн хвшилтэд ажиллаж байна. Тэгэхээр бол уулт нь бол ингээд нөгөө Монгол улсын ирээдүй гэрэлгээтэй байх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр тэр нэг ихтгэл үнэмшлийг бадраагаад зүгээр яг одоо юу гэдгийг нэг тийм улс төрийн орчныг нь илүү нэг цэвэр тунгалаг болгочих юм бол бид нар чи ингээд бас хөгжих гээд байна шүү дээ. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бас амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа төрөмжтэй.